Тэгэхээр бидний хүүхэд ахуй нас бол одоо Өрөнгөн аймгийн 30 улсын сумад Арган голын хавьд өсч бойдсон багаасаа бид одоо 1.8 хүүхэд 4 банд. Тэгэл хэдүүлээ бид чинь манайх нэг 26 адуутай. Тэгэл адуугаан голлж одоо ариг цагаагаа хийн. Тэгэл манай ээж хөл мод учраас бид 4 банд чинь гүмөг саах одоо оногдаа гэл бүх юмнуудаа бид өөрсдөө хийдэг. Тэгэл энэ юу гэхээр бид тэгэл энэ цагаас л бас одоо хүүхэд ахуй дунд сургууль сумынхаа дунд сургууль 7 жил байхдаа одоо тэгэл ноцолж байгаа л одоо бүгд хойтой болсон. Тэр үед хэдэн сумд бол бид бэндэрэн заал гэж байсангүй одоо ямар нэгэн хэрэгэл матер хаж гэж байсангүй. Тэгээд одоо яг гол нь хичээлийн чөлөө цагтаа ноцолдог. Би ахтагаа өөрөө төрсөн ахтаа нэг ингэж байсан. Бид нар бол хоёулаа ноцолдох хөвчтэй энэ багш нарын контракт баян гочдөг байсан. Симэдүүрийн сахилгагүй шаргаад за сумын төвүүд ойрхон болохоор хөдөөний айлуудын нөгөө сайлын хөр үнээг сүүлдэн одоо ингэж загнуулдаг тийм цагаан сахилгагүй гожтой тэр үеийн хүүхдүүд тийм аягта багнасан өрөөд 1960 онд Улаанбаатар хотноо Улааны дэвэн хүмдрээд одоо анх сангийн аж ахуйд бид Цэлэнгэ аймгийн орхины сангийн аж ахуйд 45 хоног одоо өвс ногоонд ажилласан. Тэгээд энд техникум биеийн дараагийн багш нь давг гэж багш байсан. Тэр багш бол бидний одоо нэг сангийн аж ахуйн урагс хороолтын байрд доосноо одоо ахлангийн хүүхдүүд одоо шинийг 300-400 хүүхэд байсан баг. Хөвгүүдийн барилд болоод за энэ жилд орогдсон байна. Шинээр ямар хүүхэд байна? Хуучин оюутнуудаагаа гэж үзүүлж. Тэгээд тэнд би дөрөв төлдөж одоо унжээсэн. Тэгээд тэр багш бол намайг чамайг одоо намар хотод очиж чамайг одоо чөлөөтгөн доолно, үндэснүүхэн доолноор уулна гэж. Тэгээд 1961 оны сүүл хавьд одоо нэг анганы чөлөөтөх гэж үүссэн сони хавьд битсэн. Ингээ харсан чи баахан шалдан хүмүүсөө ноцолж байна. Тэгэл энэ одоо яадаг гэсэн чи дэлхийн бүх гэж ийм бүх байдаг гэдэг. Тэгээд би ангийнхаа 20 хүүхэдтэй бандтай хоёулаа энэ бэн тамир ордоор очив. Тэгээд энэ шгшээ угийнхан бол хойдлын одоо нэг дугууны шгшээ гэдэг нэг жижигхэн зааланд баахан одоо том биштэй жижигхэн хадмууд нэг 30-аад хүн ноцолж ирсэн. Тэгээд ингээд багш нь ямар хүн байдیں гэсэн. За багш нь яах гэсэн ингээд нэг том сууч нь бид эдэг жаахан ажнаавс хөөх маягтай байна. Тэгээд нөгөө хаалганы засраа хараад бас өө үнэхээр сайхан юм. Одоо бод яг тэр үеийн одоо энэ том бөхчүүд энэ том санжаа Эрдэнэчргой тэгэл одоо Мөнхбат Сөрөтөр гэл жижиг санжаа зундыг л одоо тэр үеийн одоо манай чөлөөтэй шишэд одоо ноцолж байсан нэг хэсэг нөхдүүд бэлтгэл хийжсэн байна лээ. Тэгээд би одоо тэрнээс хойш тэгээд тэр удаа багштай уулзч чадсангүй. Тэгээд 7 хоногийн дараа яваад ирсэн чинь нөгөө багш нь бас байдаг. Яасан гэсэн бас ажилтай байсан байлгүй. Тэр сөрөтөр анх би танихгүй нэг цөөрхөн цагаан шар залуу одоо янз янзын мехигээд одоо хоёрооч. Тэгээд би та багш нэг өсөнгөө чи яах гэсэн гэн би бүх юм доолнороо гэж. Тэгээд зэрэн дөө багш бол анхны багш нь байсан. Тэгээд багшд хэлсэн чи маргааш гэсэн. Тэгээд тэр үеийн би нэрэн хоц гэж байхгүй. Өдөр үе хөгжүүлж нэг хожаа пууд юутай кэттэй юм гэдэг нэг юм гээд. Тэгээд даун шараастай. Тэгээд нэг тийм говцтай л одоо анх очсон. Тэгэл анх чөлөөтөхтэй би амьдралаа олсон маань тэр. Тэгээд медаль авахын хувьд бол 1963 онд Бохир том спартакиад бас. Тэнд одоо яг дөнгөж бас бохиржсэн болоод нэг 20 хүн байдаг байсан. Тэгээд энд анх очиж одоо Орошол нийгэмлэгт бидний багш бол найгал гэж Сундай найгал гэж багш байсан. Тэр багш бол бидний анх бэлтгэл хийлгэж. Тэнд чөлөөтөх мэддэг хүн багш бид ойлгохнаа байсан. Манай багт бол одоо Орошол нийгэмлэгт бол сургууль их цөөхөнтэй хамгийн гол нь толгойн төвхүүдийн бараагааз өрөөшгүүд гэж одоо ачаа зөөдөг 7-8 том залуу байгаа гэж. Тэгээ би багштай хамтанд очсон энэ хожмоо шгшээд байсан намжим гэж усын хар намжимгуудын аймгаараас. Тэгээ намжимыг тэндээс олж ирсэн. 3 шуудаа ороод мөрөн дөрөө тавиад ингээд явж ирсэн. Өндөр намаар яг над шиг. Тэгээд биеийг үдсэн чи авдраа шиг үстэй байсан. Хачин сайхан хөгжсөн.
тэгээд одоо энийг авъя гэдэг 4-5 хүн аваад тэгээд одоо анх бэлтгэл хийсэн. Тэгээд намжин бид нар хоёулаа тэр нагаад өгшин шавьчраас хоорондоо бэлтгэл хийн. Бас үнэхээр хүчтэй хүн байна. Би боддог байсан. Яаж юм хүчтэй хүн болъё даа гэж. Тэгээд хажуу бид үеийнхэн найзууд юм чинь тэгэл байнга бэлтгэл хийсээр бол тэгээд юмсан бас хүчний бэлтгэл хийх хэмжээнд л болсон. За ингээд 1964 онд одоо анх одоо улсын шгшээгийн тамирчид одоо олимпийн тоглолтод бэлдэнэ гэж байх үед бид одоо 63 оны хавар Казахстан, Туркмени одоо Оросын холбооны улсын бөхчүүдээр уулзалт тэмцээн хийгээд тэр үед бидний одоо нэг хэдэн залуучууд шинээр анх удаа шгшээ багт бэлтгэл авсан. Тэгээд тэр бэлтгэлд одоо бэлтгэл хийж одоо анх удаа одоо улсын шгшээхэнтэй бэлтгэл хийгээд хоол иддэм байна, тусгай байранд байдгийн байна, их сайхан хангамж өгд юм гэж одоо гайхаж яасан. Хоолны мөнгөнд хэзээ төлөх юм бол чи ихлэ бодож байсан. Тэгсэн үгүй юм аа. Ингээд олимпийн өмнөхөн Арсан Германы одоо нэг олон улсын тэмцээн болно гэдээ бид анх удаа тийшээ тэндээс шууд яваад ингээд тэнд манайхан бас гайгүй олон улсын анхны алтан медалыг манай Сүхбаатар Сретер бид өөрөө авч байлаа. Тэгээд ангисан медаль авсны учраас бид нэг олимпиад шууд явуулахар болж. Ингээд бид 1964 оны олимпиад анх удаа очижсэн. Манай 8 бүх одоо сумар амьсар хүн байж байна. Манай ахмадууд. За тэгээд энэ тэмцээнд бол манай Мөнхбат 7-8 би 9 сар авторсан юм шиг байна. Тэр үед яг олимпиад тоглолтод өнөөдөр агуу том юм байна гэдэг нь өдрөө үзэж одоо сайхан бүх олъё. Дахин олимпийн тэмцээнд дөрөө гэсэн бүсгэлтэй боцож ирж байсан. За ингээд одоо сонин төв хэлгээд Баян мөнхөө 8 сарын өдөр бол нэг өдөр улсын шгшээ тамирчин болоод байна. Бас нэг өдөр хамт гадаад явж байлаа. Яг бид бол яг анхны шгшээж бол бид хэлж чадахгүй одоо нөгөө хожуулууд нэг анхных байсан. За тэгээд бидний гол эрхэм зорилго юу гэхээр өсвөл бүгдээрээ одоо дэлхийн аваргын медаль авъя. Тэр үчин ТV аваргын тэмцээн олон улсын тэмцээн гэж нэг байсангүй. Тэг явах боломж байхгүй юм одоо бас жолоодхол тэм түгээмэл хөгжөөгүй учраас манай улсад за ингээд бидний тэр үчин одоо телевизээр байсангүй үзэхтийн бүхний тухай кино байсангүй. Тэр бүх юм одоо хоолой ичгээл цөмөр асуучна. За дэлхийн бөхчүүдийн тухай манай нэг энэ Мөнхбат ч одоо ойтой хүн одоо тентхийн бүх тэгж ялдаг ингэсэн гэл одоо Сүхбаатарын хойшлихэр одоо хашваад энэ гороо. Тэгэл бид одоо бас тэгдэм байгаа. Дотроо бол тэр бүхний тухай одоо яг телевизээр үзэж байгаа юм шиг одоогоор сэтгэж байгаа. Тийм бүх байсан юм байна гэдэг. Тэгээ би Сретерийг дагаж явдаг байсан. Сретер цолгүй тэгсэн үс үндэсний бүхэн барилдаанд тогтмол 2-3 авчдаг. Тэгээд бид нэг мөнгө төрөв байсан биш. Би гутыг барьж яваад оршол хөдөлмөрийн зааланд очихт нь манай нэг даван гот нь хоёулаа нөгөө мөнгөөр кино үзнэ, хоол авч идэнэ. За нэг юм маягтай л бидний одоо баг залуунаас одоо жолоодохоор эхэлж ингэж явж байсан төв болсон. Ингээд 1965 оноос эхлээд би дэлхийн аваргын тэмцээнд одоо очиж байсан. Англид одоо манаас дөрвөн богцсон одоо Натам Сретер Баян Мөнхбат бид рүү очиж байлаа. Ингээд дэлхийн аваргын тэмцээнд цаашдаа жил болгон ороод энэ цагаас эхлээл манай жолоодохын түүхэн хөгжлийн анхны зам нээгдэж манай бүхэн одоо цаашдаа хөгжих боломж нь одоо эхэлж ирсэн. 65 он чинь Англи улсын тэмцээнд манай Сретер одоо 6 дугаар Японы бүх харуулчтай хувааж анхны шагналыг авч байлаа. 67 онд манай Мөнхбат дэлхийн аваргаас анхны медаль авч байлаа. Ингээд 68 оны олимпиад бас медаль авах болцоотой юм гэдэг нь манай үеийн бөхчүүдээс бүгд мэдгэж ирсэн. Тэгээд энэ Ахтуу арвын тэмцээн гэдэг бол хамгийн хүчтэй тэмцээн байлаа. Аль ч улсын бөхчүүд бол аримдаа байдаг. Арим бол хангамж сайтай, нөгөө талд бол тамирчтай сахилга батг их нэлээ эрхэм билдэг ийм томоохон спортын байгууллага байсан. Ингээд анхны тэмцээн 65 онд манай улсад болоход бол Сретер маань анх авраг болж байлаа. Бид энийг хараад бас авраг болох юмсан гэж мөрөөдж байсан зүйл. Дараагийн тэмцээн 67 онд манай улсад дахиад болсон. Энд нь бас Сретер Мөнхбат бид бас алтан медаль авчихсан. Ингээд энэ тэмцээнд бол зөвлөлт толгойн бүх балгаар Монголын бүхчүүд финалд Солонгосын бүхэн ялж алтан медаль авчихсан. Энэ бол надад одоо энэ цаашдаа олон тэмцээнд сайн барьж болох юм байна гэдэг энэ урам өгсөн. 67 онд би Тбилис Болгарийн данхолын тэмцээнд хоёуланд нь одоо бас медаль авсан. Өрн медаль авсан. Ингээд ямарсан 68 оны олимпиад бол бас сайн барьж болох юм байна гэдэг. Тэгээд тэр хугацаанд бол бас Тбилис олон улсын тэмцээнд очиж зөвлөлтийн бүхчүүдийг бэлтгэл хийдэг бол бидний үеийнхэн
Тэгэл энэ бүхэн бол биднээс амжилттай их нөлөөлсөн баг. За энэ үед бол бас Магсар багш бол бидний багш. Залуухан багш мөн зөвлөл холоолс төгсөөд одоо бидний зургийн өгчтэй хамт багшилж яасан. Мөн зөвлөл холбоот улсаас зөвлөлтийн аврагын мөнгөн медальтай одоо Лоск гэж Валдимир гэж одоо нэлээд ажилласан хөдөлмөр сайн бүх манай Монголын багт бол туслахаар ирсэн байсан. Энэ гурван хүн бол манай бүхэн түүхийг бичлсэн их түүхэн хүмүүсүүд гэж одоо бид ойлгож бодож байгаа. За мөн тэр Лоск багш бол бидэнд бол хэвтийн урдны бол онцгой сэтгэл харамгүй зааж ирсэн. Бид одоо хөдөө бэлтгэлийн өвөл төрөлжийн амралтны гэдэг байсан. Ингээд өвлийн бэлтгэл ингээд хоёр цагийн бэлтгэлийн нэг цаг нь хэвтээгээс хэлэгдэг байсан. Сүүлдээ бид ингээд доглоод энэ одоо уйны яс ангинаад явж чадахгүй. Тэгээ яаж яхаар их ачаал өгдөг. Хэвтийн урдны сурахын тулд онцгой энэ хүн бол биднийг ажилуулсан. Тэр хэмжээгээр манайхан бол нэг хэсэг нь бол хэвтийн урданд сайн сурсан. Хэвтийн урданд сураг нэг бол бас хэвтээгээс оноо алдахгүй хамгаал сайтай болсон. Ингээд энэ бүхний дунд бол бид бас Олимпийн өмнөх жилүүд бол бас ингээд баггүй амжилт үзүүлсэн. За ингээд хамгийн гол юм бол 68 оны Олимпийн наадам байсан. За 67 оны дэлхийн аргын тэмцээнд дээлээд болсон. Энэ тэмцээнд өмнө бас энэ Улаанбаатар Москвагийн шишээ уулзалт болоод энд би бас ялж ирсэн. Тэгээд бол намайг бас энэ шагналаар хэлж магадгүй юм байна гэж. Би бас тэр биян аваа бэлдэж байж тэр. Тэгээд очиод яг тэмцээлээс 7 хоногийн өмнө зүүн игмэ гэмтээгээд зүүн игм хуурсан. Тэгээд одоо орох болцоог болсон. Тэгээд ингээд жаахан азан муудаахан ирээд энэ харамсаж байсан. Шинэ би бас ямар суулаа аваад яаж барьдах юм бэлээ. Харамсалтай азгүй юм боллоо гэдэг ингээд. За ингээд бид 1968 он гараад ингээд бид бол одоо энэ одоо Олимпиад медаль авах гэсэн сэтгэлтэй л тэр үед одоо бас сэтгэлийн дөрөв бэлтгэл хийжсэн. Яагаад тэр Олимпийн наадам болох Мексик улс бол манай ахтай адилхан их өндөр уулын нөхцөлд байдаг. Тэр өндөр уулын нөхцөл сайн болох юм байна гэсэн юм магадлалыг бол Магсар багш бас онлайн талаас нь тавьж ирсэн. Тэгээд энэний үндсэнд бол бид одоо Сахуун аймгийн Отгон тэнгэр аршаан совлолд одоо очиж 45 хоног бэлтгэл хийж тэнд бол өндөө эхний үед бол хүнд байсан бэлтгэл хийгээд өндөр уулын нөхцөл нойр хоол муудах ч юм уу одоо ингээд биеийн байдалд бол амраас усрах гэж янз бүрийн үйлчлэл нөлөөлөлүүд байсан л да. Тэгээд бид тэндээс бууж ирээд шууд Олимпийн нааданд явуулсан. За Олимпийн нааданд явах өмнө бол багийн хувьд бол бас нэлээд дасгал жуулчийн донд санал зургтын гарчсан л. Миний гол бодол би 57-д явна гэж бодож байсан. Яг тэр би 68 онд бол дандаа 57-д гадагшаа тэмцээнд явж бас гайгүй бас амжилт үзүүлж байсан. Сүхбаатар бол энэ жингийн гол хүн. Тэгээд одоо яг явах өмнө одоо бидний уулзаад одоо багшлараа биднийг одоо асуусан. Намайг дуудаад за чи ямар бодолтой байна гэж. Би 57-д явна. 57-д би Сүхбаатарыг дийлэхгүй юм бол би явахгүй. Яг миний жим бол 63 64 сүүлдээ жингийн дийлхэ байсан. Одоо жин нэмэгдээд тэгтэл одоо манай энэ багшлараа шууд хэлсэн. За та нараа залуу олсууд хүн одоо өөрөө эд залуу сайхан наснд заа амжилт байвал гаргах ёстой. Чи сүүлчийн удаа эхнэрийнхээ жингээ гас гэж. Тэгээ би яг тэр үед нь зааж би хэлж чадаагүй. Би бодож хэлье гэсэн. Тэгээ би нэг шин одоо нэг өдөр бодсон яах вэ гэж. Тэгээ бодож за яах. Сүүлчийн удаа юм бол гасъя гэдэг. Дамдын шарав их чин гасж барилдсан. Ядарх нь ядарсан. Гэхдээ тийм их ядраг өөрт нь одоо бас тэр агаар ёо баг нөлөөлсөн баг. Цагаарын нөхцөлд энэ тулд Мексик Олимпийн тоглолт эхлэхээс 35 хоногийн өмнө очсон. Олон хоногийн өмнө очсон бид. Тэгээд тэнд очиод бэлтгэлээ хийгээд тэгээд жингээ бол нэг 3-7 хоногийн өмнө эхэлж жингээ буулгаж эхэлсэн. Холоос буулгаад ингээд сүүлдээ явсаар аваад яг 55-56-аас л бүр явах байсан. Тэгээ 10 хоног үлдсэн. Тэгээд сүүлдээ жин гасах чинь одоо зөвхөн ам цангах бол юу ч биш. Ингээд дөрвөн буучин ангинаад хамаагүй халуун шатна. Шалан дээр унтна. Тэгээд одоо шүн унтахгүй би чинь дөрөв энэ гидсэндээ хийж боогоод тэгээд ингээд ходоод хан чингээд одоо өлсгөлэн одоо хэцүү болж байгаа юм л да өлсгөлөмжлөхгүй. Тийм маягтай ингээд жингээ гасч нэг 3 хоногийн өмнө жинд орсон. Жин гасч ингэж байгаа юм чинь нэгдүгээр жиндээ орё гэдэг ингэж зүтгэлтэй. Хоёрдугаарт одоо барилдаа хийнэ. Гуравдугаар жин гасцсан хүн гэдэг чинь одоо уух юмыг маш их төвчж явахгүй болохгүй л. Тэгээд одоо тэр хамгийн хуурай шал. Тэгээд мөн өөрөө энэ тэрлүү зүтгэл зүтгэсээр явал тэр юм төрж байгаа.
Энэ юунд тэгвэл дамжин шар жижиг жингийн хүн чинь дандаа энэ хөөлө гар хэвтэй барилдаанд голцоо айхтар хийдэг. Цаадуул нь хөнгөнжиг улс чинь бол жингийн цөмөрө хасалцсан. Одоотой адилхан 50 хоноод маргааш нь барилдахгүй байлаа шүү дээ. 30 минутын өмнө жингээ үзүүлээд яг жин тохирчээвэл барилд нь жоох л илүү болгосч ичээ нөгөөх нь ялсан тогчд. Ийм зовлонтой байсан. Тэгээ одоо жин дээр за ямарс одоо бол сайн барилдах хэрэгтэй гэсэн юм л бодол одоо бий болсон. Суулаагаар эхний хоёр дөрөвт гайгүй үнэтэй байсан. Гэвч одоо бас цаашаа одоо мэдээж олимпийн чинь бас сайн бөхчүүд бүгд л байгаа юм чинь. За эхлээд би арабын бүхийг оноогоор ялсан. За дараа нь бол Туркийн бүх Европын хошин аваар гэсэн жилийн тэрүүнтэй дараад тэрийг бол би цэвэр ялсан. Тэрийг цэвэр ялсан бол надад бас цааш сайн барьдаг гэсэн бодол үүсэн юм байна. Гэсэн жилийн бол бас энэ өмнөх 68 оны Европын аварт мөнгө медаль авсан. Өмнө 2 жил навар болсон байсан. Тэгээд тэрийг бол би хэвтэй байдлаар цэвэр ялсан. Тийм болохоор бас ихтэй байсан. Европт нь Граци гэдэг Италийн бүхтэй. Энэ бол өмнөх олимпиад эхний 5 дөржсэн юм бас олон жил барьсан ч өстой бүх байсан. Дамжин шар үертэй ихэнх тарихт нэг Италийн нэг бүхтэй барилдаа. Гээ гүнтэх нөгөө чинь гараа бараа тэнд ингээд унаад гисэн. Тэгээ би тэнд юу болсон юм бол гээд тэрний гарыг нь өрөөсөн гарыг нь очиад хойш нэг ингэлтэй гээд ингээ маргасан. барьц бороосон гэл. Тэгээ нөгөө чинь буцахгүй. Тэнгүүл шууд нөгөө дэвжиний гороо шүгцэн цуглаад Лэрсэл дамжин шарыг торгосон. цэвэр ялгсан дооцсон. За ингээ бөө бодлоо маргаан болсон. нөгөө хүнд нь цэвэр ялт өгсөн байсан бохоо. Ялагдсан гэж эхлээд үнэмшихгүй болсон. Зүгээр надад амаг торгоод цааш нь барьдуулах юм багсан чи байсан зангүй. Тэгээд би одоо харамсаад багшийн дэвжинээс буугаад би буухгүй байсан. Тэгээд ойлаа дэвжин дээрээ бас уугаад байсан чинь тэгээд сүулдэ загнаал одоо наан цан болол. Тэгээд одоо буугаас ондон зам байхгүй. Бүр хасна гэсэн. Хэрэг бүр хасан бол бадрахгүй гэж. За ингээд за яг энэ удаан цэвэр ялгцсан гэж тооцъё. Тэгээ барилдуул гэсэн. 3-ын даваанд дамжин шаруу шүүгчийн шийдвэрээр Италийн Грасад цэвэр ялгдсан тооцогдсон юм. Тэгэхээр тэрүүд ийм 6 шагналын 6 оноо авал яалсан 6 оноо авал хасагддаг байхгүй. Тэнд нэг удаа оноогоор ялгатал нэг онооны 6-аас чинь оноог нь аваад идэг. Тэгэхээр манай хүн чиглээд нь штэ. Оноогоор ялсан бүр 1 оноотой байхгүй. Дараа цэвэрлсэн 4 болчихсон. Тийм болохоор одоо би дараагийн торгуудаа бол одоо оноогоор ялах юм бол 3 оноо удаа ялаад хасагдах ийм л байдалтай болчихж байгаа юм л да нэгэнт байдал бол. Дараа нь 3 барилдаа байгаа. Тэр барилдаанд нэг нь оноогоор ярих юм бол манай хүн тэгэл ялаад хасагд. Тэгэл одоо сүүлчийн барилдаануудыг би одоо багш нар хэлсэн. За чи цэвэр ялахгүй юм болж бол шагналаар эзэлж чадахгүй медаль бол хол байна гэдэг. Нэг кармон нь дуусчих гээд байгаа юм. Одоохон өөрөө нэг оноогоор ялгдуулдаг хасагдах шүү дээ. Тэгээ хойноос нөөр хэм цэвэр ялаад яваад байсан. Хамаг оноо дууссан. Өөрөө нэг цэвэр тавиулсан. Тэгээ энэ бол маш хэцүү байхгүй. Тэгээд одоо тэрний цаатлын 2 барилдааныг цэвэр ялахгүй байхгүй. Тэгээд манай хүн чинь цэвэр тавихын төлөө үзэл тэгэл тэрэндээ хүрсэн. За бид ч гэсэн бодож ирсэн. Тэгээ тэрний дараа л явах хэрэг тэр SNJ-гээ Туркийн мундаг бүх байдаг. Дэлхийн аваргын одоо бас медальтай. Европын аварга неф гэж байж баруун Германы. Унгарын Эрдос гэж байж байна. За тэгээд тэднийг ядаа цаашаа барилдах юм бол Америк Сандрас байж байна. За тэгээ энэ дээр Америкийн бүх Сандрас гэдэг мөнгөн медаль авсан хүн байдаг юм л та. Тэднийг ядаа барилдах юм бол Наката гэж Японы дэлхийн аваргаас орж ирнэ. Дэлхийн аваргалсан. Энэ бол хүнд байхгүй. Тэгэхээр одоо ямарсан л одоо бүгдийн цэвэрлэл ялах хэрэгтэй. Цэвэр тавихгүй л манай хүн гасгах гэдсэн. Пенальд ороход бол 3 цэвэр ялж ир пенальд орно. Энэ 3-ыг ялах хэрэгтэй. За тэгээд тэр үед их хүнд байсан л да. Өглөө болгон жин үзэн. 4 өглөө жин үзэн. 4 хоног хоол идэхгүй. Өглөө 8-аас 8:30-д үзэн 10 цагаас тэмцээ эхэлнэ. Тэгээ барилдчаад дараа нь жоохон мэдээ тэгээ дахиж ингээ бариад өглөө байна. Энэ бол хүний одоо болцооны хэрэгээс илүү их том төвчээр гардаг л да. Энэ бол аюултай. Үндсэндээ шаглалын 1 оноотой нэг нь дуусахгүй бол Унгарын Солонтай гэдэг бас манай ахтвар мөн тэмцээнд ирээд бас мөнгө медаль авчихсан. Европын арга техник медаль авчихсан баг. Энийг би бол одоо цэвэр ялах хэрэгтэй гэж шууд явсаар ойд цэвэр ялсан. 4-ын даваа эхлэхэд дамжин шар Унгарын Мартиното барилдлаа.
Мартин авал социалист орнуудын ах トゥ армийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор манай оронд ирж байсан энэ тэмцээний хүрэл медальтай бөхтөө таньж байгаа үедээ. Дар гүйцээ. Үслээ. Дамжшаар 5 минут 54 секундэд цэвэр давлаа. За дараа нь Нефгээд бас Европын мөнгө медаль Германы бүх. Нефтэ барилаа нефиг сүүлчээд минутанд цэвэрлсэн. Сонир тохиол болсон л доо. Тэр үед одоо бид энэ хөл дөрөх мөхийг бас сайн хийдэг байж. Хөл дээр уулаад бас ундгүй байж бас. Тэр Монгол бас хүний бас онцлог тийм нэг юу байсан. Тэгээ би хөл дээр бол нэлээ эцээж байгаа. Нөгөө чи баруун хөлд нөрөөд одоо нэг зацсан гэдэг юм да манайх. Өргөж яваад далаараа тавьдаг тийм их. Тэгээ тэр хийгээл ингээд тавьсан нөгөө чинь босч чадахгүй. Ууцсан дараад ингээд. Тэг хивгүй бол унссан юм шиг байгаа. Тэгээд ингээд за одоо энэ би ямарсан бай батлаатай хэдэн оноо авчлаа. За энийг одоо ингээд хэвтүүлэх юм бол шууд цэвэр ялхлын юм бодож ирсэн. Гэтэл нөгөө чинь бүр сүүлд доглоод босч чадахгүй. Тэгэхээр тэгж ялгах юм бол бас над ашигтай. Нөгөө ганц хөлсөн онооноос оноо маань хойр авах хэрэгтэй. Авын даваа эхэлж дамжшаар холбооны бүгд баримт Германы улсын бүх Европын аврах нефттэй барилдаж байна. Дамжшаар маань гэлэлцүүлж байна да. Өргөд. Үгүй дараадав. Холбооны бүгд баримт Германы улсын бүхийг дамжшаар цэвэр яллаа. За ингээл одоо чинь 5 дугаар хараг шүү дээ. Тэрнээс цэвэр ялд авчлаа. Ярд шиг цэвэр ялсан. 9 жилиг цэвэр ялсан. 3 цэвэр ялчихгүй. Ингээ 3 мөх үлдчих. Энэ үлдэхэд бол хэн үлдсэн гэхээр 67 онд дээлээд авраг болсон Японы Наката бас тэнд мөнгөн медаль авсан Сандерс Америкэн бүх энэ хоёр бид нар үлдэж байгаа. Америкийн Сандерстай барилдсан. Америкийн Сандерс бол залуу бас их тийм Америкийн бас их өөрөц барилтанд тооцоод ч тийм ер нь өөр юм бас стилтэй. Тэр хоёр бүх барилдаад хоёроо тэнцсэн. Америкийн бүхтэй бол эхний 5 минутанд 4 оноо илүү явсан. За ингээд сүүлд 7-8 дахь минутанд ирсэн. Оноогоо гүйцэгдээд ингээд шал дими одоо хэрэггүй мэхэнд би одоо оноо алдаад Америкт дэдийн гараа хүлдэг тийм нэг төлөөрөх мэд. Тийм мэхэнд ороод ингээд 20 оноо алдаад ингээд яг цаг дуусгаад 8 оноотой тэнцээд ингээд барилдаанд дууссан. Дамжшаар Америкийн аврах Сандерстай барилдаж байна. Энэ барилдааны дүнгээс мөнгө хүрэл медалийн алийг авах шийдвэрлэгдэж шүү дээ. Зөв тахирсан дээ. Ээдээ дамжшаар пон аюултай байдал орноо доо. Одоо чи эрийн самбаа зөрөг төвчээр мэддэг болсон шүү. Эрэг. За яам. Цэвэр давгад хаюул орсон боловч бас эрийн самбаа заасны хүчин зөвхөн оноогоор дийлгэлээ дээ. Ингээд бид гурав үлдээд би бас медальдэр буусан. Ингээд би тэрс буухад бол медаль авсаж бас сайн мэдэхгүй бас 4 хүн үлдсэн байж магадгүй болсон чинь багшаар шууд оноол үзэл чи юмс медальдэр буучлаа гэл ингээл. За одоо ингээд алтиматн төлөө 3 бол тойрч байгаа юм чинь. Тэгээ Японы хөлт ялагдаад ингээд хүрэл медаль авчих. Тэр барилдаанд дууссан 10 минутын дараа дахиад Японд гаргаж байгаа. Тэгээ одоо тэр одоо 4 минут одоо тийм янз бүрэл байсан юм байгаагүй халдаа бодвол одоо бас цаг хугацаанд авчигдал гэсэн баг. Тэгээ би Японы
бүгд хэл хорон аваад тэгэл яч болохгүй ялгц. Цэвэр дараалсан. Тэгээд яг олимпийн төвхөнд бол манайх яг 7 тойрог барьсан бол Мөнхбат ойд бидний барьсан 7 хондоо барьж медаль авсан байд. Олон барьсан хийн гэдэг бол хэцүү л дээ. Үнэн амжилтанд бол бас заашиг нөлөөлөх тийм онцлогтой. Дамжин шарп бол бүр үнэхэрийн төвчээр зааж үнэхэрийн шастна нэг ир зааж ич тэнд одоо медаль авсан. Бидний барилдаан бол дандаа тийм ностой барилдаан дундуур явж ижлэн медалийг авсан доо. Сүүлийнхэн барилдаануудыг бол сайхан цэвэр тавиад дандаа цэвэр тавьсан. Цэвэр тавихгүй бол мань хүн гасгах гэдсэн. Тэгэл бүгдийн цэвэр тавьж байгаа бол тэгэл хөрөл медалн дээр бууж исэн. Тэнд бол 52 кг дээр үлдсэн. Үнэхэрийн ядарсан зовсон. Тэгээд тэр зовсон юмыг бас бурхан дээрээс харсан байх. Тэр хүнд бас тийм хайрлсан юм байна. Хэрвээ тэгж яагаагүй Дамжин шаруу хождгор очиад айгүй л олимпиа аврах жолох ч юм уу. За болохгүй яг гэвэл мөнгө медаль авах байсан байхгүй. Тэгээд тухайн үед бид ч их л одоо баярлж хөөрөлгүй яг унчихгүй юм болно. Дараа нь эргээд одоо хожим нэнжинд дурсан, судална, харна. Тэгээд би одоо эргээд боддог байхгүй. Нэг 30 хэдэн жилийн хүн Монгол хүнээс ийм асрах төвчээр ийм их мундаг юм гарна гэдэг бол их орон. Үүний нэг тод үлрэшээ бол аргагүй л манай Дамжин шаруу. Мөнөөс мөн байсан. Энд байсанд монголчууд нэг 30 хэдэн хүн нэг бүртгэнтэй очсон. Тэр барилдаанд бид бүгд харсан. Тэгээ энэ бол агуу. Энэ бол агуу ирсэн. 52 кг-ийн жинж Японы Наката 1, Америкийн Сандерс 2, манай Дамжин шаруу 3 дугаар байрыг эзэллээ. Ингэж манай Бохимбаг Олимпиад 4 дугаар байрыг эзэллээ. Монгол гэдэг нэг нэрийг ертөнцийн чихний дуурсан аваргууд маань энэ байна. Би 1970 оноос эхлээд дасгал жуулчин ажил шилжсэн. Тэгээд далрын эмнэлгийн дасгал жуулчид 8 жил ажилласан. Шгшээ авахт бол бас нэлээд олон тамирчин бэлтгэж өгсөн гэж намайг сүмтгэж үзэж шгшээ авахын тусгай дасгал жуулчид ажиллуулж ирсэн манай багш нараа. 3 оноос Аз аварт манайхан багаараа төрүүлдэ шүү дээ. Тэгээд Аз аварт багаараа төрөхэд Дамжин шаруу нас манай миний туслахаар бас ажилласан. За энэ үгээр бид ер нь яванда Дамжин шарууг ер нь тренер болгон дасгалж юус болно гэсэн юм бодолтой байдаг. А зарим бас яг барилчаад болоо дараа нэг яриад ингэдэг. Тэгээ энэ бол дасгалжуулахаа юуныхаа анхны одоо юуг замыг бол 73 онд гаргасан. Тэгээд багаараа төрөх Дамжин шарууд бас сайн дасгалжуулсан гэж Аз юунаас алтан медаль өгч сагнажсэн. Энэ хугацаанд бид одоо олон 76 оны Олимпиадаас манайх ойд мөнгө медаль авсан бас бүчүүдийн амжилт гайгүй байсан үе. Ингээд одоо 76 оны дэлхийн орон дараа 78 онд бас ингээд бас энэ Максар өгсөн дараа нэг нам төрөнд тогтоолороор ажилласаа чөлөөлөгдөөд ингээд нэг аримд дасгал жуулчаар ажиллаж яхад шууд шгшээ авахын ахлах дасгал жуулчаар томилсон. Ингээд бид шгшээ авахт бол би өөрийнхөө андрахын бүх шавнараа аваад шгшээ авахын бусад тамирчтайгаа нийлээд ингээд Олимпийн нааданд бэлтгэсэн. За энэ хугацаанд бол дэлхийн орон тэмцээнд бол манай бас хэд хэдэн удаа орсон. Яг хуу жилдээ ганц медаль авдаг байсан. Тэр бол бас өмнөх 74 75 оны дэлхийн орон годт бол хангалттай амжилт биш байсан. Ингээд 1900 Москвагийн Олимпийн тоглолт бол анхслис орн болох учраас энэ бол нэлээд өргөн хэмжээгээр бэлтгэж одоо энэ бол алтан медаль авах ёстой гэж манайхан өмнө Олимпиад нь 72 онод чинь мөнгө медаль авсан. Ингээд бид одоо Олимпиад алтан медаль авах одоо жинхэнэ намын төрөнд гол даалгавар байсан. Тэгээд энэ тэмцээнд бид бас нэлээдснээс бэлтгэсэн. Тэгээд 80 оны Олимпийн нааданд бол бид оолн айдлагыг бол бас оюун болдоо тавьж байсан. Даваа живт тавьж байлаа. За бусад жингийнхний хувьд бол яг бүрэгдээ дээр бол бас сайн л байсан. Тэгтээ бас медаль авах гэхэд бас их хүнд. Яг тэр яг 80 оны Олимпийг хүмүүсүүд хэлдэг чинь энэ бол бас 84 оны Олимпийг бол бас Америк зөвлөлтийн арцаанаас болоод энэ бас нэг Олимпиад ороогүй. Тэгтээ дэлхийн шилдэг хөгжүүдийн бараг 100-ны 50-60% нь бол социализм орны хөгжүүд байсан шүү дээ. Тийм болохоор энэ бол бид бас ялангуяа зөвлөл улс Герман, Солонгос,
Куб, Болгарууд бол үнэхээр одоо дэлхийд одоо бүхий амжилтаар гайхуулж явсан юм цаг үед одоо яам бол гарч ирсэн. Ингээд олимпийн тоглолтод нэгэнд тэр түүхэн бодлогод бүх хүмүүсүүд мэдж байгаа. Дамжир давчхан ярих удаага ер нь өөрийн характерын тэрэлдэ ер нь тийм тэмцэлтэй шаардангуй ер нь тийм зөөлхөн ч юм биш зөөлөх үедээ зөөлхөн хатуу үедээ хатуу. Тэгээд дамжир ийм одоо зам юугаар гараар бол одоо миний тод санаж 17 настай байхад оюун бол 16 таж 17 таа гэж насаа нэмж зэрэг дэрж дамжир шав болж ирсэн. Олон сайхан шавнарыг гаргасан. Ингээд олон тэмцээнд явсан чигшээ авахтай болонд холбоотой хамт ажилладаг. Ер нь алдар дээр үзмэлээ манай том бааз авлаа шүү дээ. Тэрийг удирдаад тэгээд одоо ур чадвар багшийн ур чадвар гэдэг шиг басан мундаг ажилласан л да ер нь. Тэгээ энэ нэг тод жишээ бол 1980 оны олимпийн тоглолт байд. Энд яг хөө дамжирын удирдлагын доор манайхаа 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, 4 хүн шагналбайд орж багаараа 4 дөрөнд орсон. Энэ бол том амжилт. Тэгээ багш тасалж шүний жаргал зовлон бол хэмжигдэх нь бол төв дэлхийн олимпиад медаль авсаар хэмжигдэх. Тэгэхээр энэ бол олон шамнараа бахархаж явдаг. Үүний өмнө бол энэ олимпиад дэлхийн медаль авч ирсэн оюун болд. За дэлхийн аврагын медаль бүрэгдээ дэлхийн аврагын 3 медальтай болдоо. Бүр Баатар манай андарчгаа инкемэн гэсэн дэлхийн аврагын хэмжээний бүх лоинкерва мөн одоо зөвлөлтийн бөхчүүд бүгдийн дэлхийн аврагын медаль авч ирсэн. За хамгийн сүүлд бол одоо манай Баатар бол дэлхийн хошоо мөнгө медаль авч Азийн тоглолтын арга болж байна. Энэ бүхэн бол одоо манай бүхэн дээд амжилт гэж ойлгодог. За манай Наранбаатар гэсэн мөн бас бидний өдөр бэлтгэлээж дэлхийн одоо бас сайн бүхэдгийг харуулсан. Энэ бүхэн бол энэ бол ихтэй ганцхан миний хөдөлмөр биш. Энэ одоо нэг жингийн олон бөхчүүд энэ бүхийнхэн төлөө сэтгэл зүрхээр жаргал зовлон харуулж ирсэн олон багш нарын хамтын хөдөлмөр гэж одоо би багш тасалж болж удаа ойлгодог.